Hey, what's up, everybody? Baltic Boys are back again. 아하. Yeah. You know, we all love eating the meat, and we all love you too. За өнөөдрийн дугаар өрн дулаан цагийн эхний дугаар юм шиг. Yes. Өнөөдөр яг л хоёр дугаарч. Маш том урт шорлог. Том. Ерөөсө том хийн. Том. Гэтэ өнөөдөр чи бас хануу. Хануу сонгох гэж байгаа тийм. Яг энэ хануу махыг одоо бид энэ удаа анх удаага шорлог хийж үзье гэж бодог бой шийдсэн. Тэгээд төдөл ажилд орсон. Hanwoo, the Korean best meat. This is the first shashlik with the Hanwoo ever. Yes. Absolutely. Yeah. Here we go, boys. Here we go, our official partner, Coca-Cola. Яа. Дахин давтагдчихгүй сэргийг авт. Сахаргүй, колоргүй. Coca-Cola. You gotta drink it. За өнөөдөр бодог бойсууд нь спешиал дугаар дээр ашиглагдах за нэгэн сонирхолтой амттай шүүслэг тийм махыг авахар ирсэн байна. За энэ бол Солонгосын алдартай ханвуу стейкний мах. Энийг Монголдо цорын ганц худалдаалдаг Жансу Korean Steak House гэсэн байна. Энэ дотроос бүгдээ алдартай ханвуу мах байна. Тэгэндээ. Мастер болохоор Жансу Korean Steak House гэдэг хануу крем мах ингээд тулгуурлаж хийгдсэн. За юмсч байгаа. Солонгос хоолтой. Интерьер гэх юм бол fine dining буюу Europe стилтэй хоолны ресторан байгаа. Манай ихтэй хоолны үед гэх юм бол крем махаар гардаг бүх хоол маань болохоор хануу крем махаар хийхээр онцгой байгаа. Хануу махаа идчихээд тэгээ бүсүүд эдээс удалтай авдаг гэдэг байна. Тийм манай яг стандарт зардаг юмээс илүү хийгдэх бас их таах боломжтой гэж бодож байна. Монголд бас цорын ганц зарж байгаа. Тийм ихтэй цорын ганц зарж байгаа гэж бодож байна. 오늘 제가 여러분들에게 좀 준비해드릴 고기는 이제 등심이라고 하는 부위고요. 소 등에 있는 부위. 지금 드릴 부위의 특징은 이런 작은 마블링들이 좀 많이 형성되어 있는 부위라서 몽골 소고기랑 비교하면 좀 더 부드럽게 드실 수 있는 장점이 있습니다. 찜으로도 사용할 수 있고 국거리로도 사용할 수 있는 다양한 부위가 들어있는 고기라고 생각하시면 될 것 같아요. 지금 한우 자체는 한 180개 정도 파츠로 나누는데 저희가 지금 사용하고 있는 고기 부위는 등심이랑 이 채끝, 그다음 안심, 그리고 쇼스트 스커츠라는 배바지살 이렇게 사용하고 있습니다. хамгийн шинэ фрешээрээ ингэж өлдөөлгүй вакуум шилсэн байдалтай ирдэг. Тэгэхээр аргаад ерөөсө 4 өдрийн дотор Монголд гарч. За баярлалаа. За махаа төгсөөлөө. манай рестораны ерөнхийдөө гол концепт маань ерөнхийдөө 3 хэсэгт ангилж болж байгаа. Дээшг болохоор илүү тийм гэр бүлээрээс зогсбол хосоороос гэр бүлслэх хэсэг байгаа. Энэ хэсэгт нь болохоор ерөнхийдөө найзуудын хэсэг гэж өгдөг хэсэг ангилж болно. За манай махыг болохоор ерөнхийдөө илүү вайнтай хослож ирэх нь маш тийм тохиромжтой байгаа. Вайн болгон хануу крем мах гэсэн ерөнхийдөө хослоор илүү хүмүүстэй бас ерөнхийдөө хүрэх гэж явж байгаа гэсэн үг. Дэлгүүр маань яг ямар ч дэлгүүр юм бэ гэхээр энэ Солонгосыг Жансу Жолобогдо амьдаас нь хамгийн органик гэсэн бүтээгдэхүүнийг олж ирээд ингээд зардаг гэсэн. Хэмжээний тоос за будаа бүлгүүгийн амтлагч, капитан амтлагч гэдэг. Дээр нь бас ready to cook буюу хүмүүс гэртээ очиж бэлэг хийгээд идэх манай ресторанд гардаг хоолуудыг бүгдийг ингээд пакэжлж бичсэн мэдчихсэн. Санаа Жансу гэж Солонгосын аймаг гэдэг. Тий. За манай ихтэй хамгийн том хамгийн спешиал хэсэг байгаа. Дэнүрэнд маань яг үндсэн гол сервис нь голоос амьд явуулдаг. Дэнүрээс бүх сервис нь шууд өрөнд доос хийх юм зүйлтэй гэсэн. Нэг гоё хэсэг байна. Надад таалагдчих. Шеф маань өөрөө илүү ойрхон ингээд хүмүүсийг харьцаа явах бас гоё тий. Хажууд нь удаас махаа шаарч байгааг хараад хоорондоо яриа өгдөг. Энэ аюу байсан юм шиг. Таалагдлаа. Өнөөдрийн шорлогын зориулаад 2 м 40 см байна. You know, this is so long grill stuff to see it. Салхитын дүрс нарс руу явж байгаа үстэй. Болдогийн эдэл тэнд байгаа мó? Дүрс нарс гэдэг ч юм байна.
Хөөстэй өштэй шаруулсны үед. What's up, buddies? Baltic boys bounced back at the Bolton's beautiful residence. You know Bolton? Balto Chef Rider. Okay, we guys got all stuff. We'll settle down here in a beautiful place. We got a special dishes for ya. За малцуулаад өг. За юмсаа буулгах чи таа. Манайдаар яах их вэ? Шортлон доо. Here we go. За бойс барилаа. За Baltic Boys-ын шорлогны аппарат. За энэ дээр шорлого байна. За манай нөгөө Jansu Steak House-ийн найзууд өгсөн нэг байна. Хануу Чи нөгөө солонгост эдсэн санаж байна. Бабгулаата шаарддаг мөн үү? шүү дээ. Jansu гэдэг чинь ямар ч тэгэхээр солонгосын нэг юм мууж юм. Тэндээс ирсэн л мах. Ямар хэсгэн гэж юм. Ойлгохоор яг нөгөө нэг бүхний нурууны мах. Jansu Steak House-ийн хүмүүс яг гоё. Бидний үйлдвэрийн орган алим. Оо яг энэ махны үйлдвэр нөө. Яг тэр нуруудаг. Айлм тэгээд ийм Кимчи. бид нар оруулж ирд юм бэл. Энэ кимчиг бол шорлогтойгоо самсч үзэх юм байна тийм. За. За махаа сайхан угаах гэх юм бид. Наа чи нурууны хэсэг үү? Тийм нурууны хэсэг гэдэг мангаар зүзээ. Beautiful. Томатог зөөст. Гоё, үнэхээр гоё. Солонгост ижижсэн үеийг санагдуулж штэ. Хараад л шүлс гоожж байна. За. Хос. Манай хоёр энэ утсаа танилцуулж ямар утсаа танилцуулсан юм бэ? За их брендийн D23 Defender гэдэг загвар. Жинхэнэ өнөөдрийнхөө бичлэгийг бас тий. Тийм шүү дээ. Одоо сүүлийн үед контентуудыг бол гар утсаар бол гамгүй хийж байгаа шүү дээ. Тэр Defender-ээр Наач тэгээд үзүүлэлтүүд нь ямар юм? 8 GB-ийн RAM-тай юм байна. 128 GB-ийн багтаамжтай. Octa-core процессор гэж шүү. За усны хамгаалттай дэлгэцэн. Тэгээд оргоны хамгаалттай бас. Ваа. Яас танк шиг гэдэг. Nice. Янцээ. Тэгвэл бэлгүүн хоёлаа өнөөдөр Sony-гоор болон эхлэлээр гослуулж авъя. За ингээ Baltic Boys-ууд нь Монголын хамгийн анхны гар утас үйлдвэрлэгч Эхлэл брендийнхаа нэрийн төлөвөөр орох чинь. Хараад супер утас байдаг гэсэн сонсоод Defender D23 гэсэн. Тийм Defender D23. Энэ одоо кейс гэж бид нарт заавал хийх шаардлагагүй өөрөөсөө юм дөрвөний хамгаалалтаа кейстэй юм шиг утас байгаа. Хэрвээ багтаамж нь танд багтаадах юм бол бид нар SD card хийгээд 1 TB хүртэл сунгах боломжтой байгаа. Энийг 80% нь одоо Монголд тосорч байгаа гэсэн үү тий? Энэ болохоор нэг олон хүмүүсийн хэрэгслийн шаардлагаар санал хүсэлтээр бий болсон байхгүй. Одоо манай хэрэглэгчид ихнийх нь малтсан, тээвэрчин тиймэрхүү хүмүүс бол одоо эвдэрдгүү батбуу хүмүүс байна уу гэх. Ер нь бол тэр судалгаагаа аваад энэ үндэслэлийг гаргасан утас байгаа. Тэгээ хамгийн гол нь нэг даваа тал нь материал 7500 лам. Бэлэн өмсөн үед мэдрэх горим гэж байгаа. Бэлээдэг үедээ шууд утсаа оролдоод явах боломжтой. За өөр даваа тал юу байна? Усан дотор бид нар бичлэг хийх боломжтой. Хийж үзсэн тест нь болохоор одоо машин дээгүүр нь гаргаж үзсэн байгаа. 10 м өрөөс гаргаж үзсэн байгаа. Гал чаа. Ямар ч зураас. За одоо энэ утасны үндсэн үн нь бол бид нар сая 200 сая төгрөг хөдөлгөөлжсэн. Одоо ингээд салбарлахгүй бид нар өөрчлөх юм бол 30% буюу 899 сая төгрөг болох юм байна. Камераслаа бичлэг явуулаа. Хэр байна? Дайчгүй шүү. Миний чинь нэг шорлол. Энд ч дороо болно даа.
Ёо энэ хараач энэ өөх бол үлгэр ширхэг Хануугаар бид нар одоо анх удаа шорлог хийж үзэж байна. Хоёрт нь бид нар Монгол өхрийн махаар бас шорлог хийн. Сүүлийн өөхтэй. Тэгээ энэ хоёрын бас нэг тийм харьцуулалт бас явагдах гэдэг шүү дээ. Олон нэг одоо дулаарч юм. Шорлогны цаг ирж байна. Шорлогны цаг ирж байна. Шорлог парины маань эхлээд тавьчих бай. For the day, Baltic boys will make a shashlik with Korean best meat hanvo. За ягаад зороод ихлэх болдоо юм. Энэ үе гарах гэж байгаа учраас энэ зорж явна гэсэн. Тэгээд сүүлгээл амтлагаагаа игээд ингээд зузаан болоход юм. Нэг юм ёсондоо шахмал бэлтгэх. Шахмал бэлтчих. Нэг ёсондоо туркийн кебаб шиг үү. Дөөний мах шиг л гэсэн үгтэй. За өнөөдрийн хоолыг үлгэр мэт амттай болох нэг гол зэвсэг бол сүүл. Сүүл. Several thousand years, Mongolians have been utilizing the sheep tail. This is for treasure. Эхлээд утсаар бичиж гар мартууд аюу өвтөх юм шиг. To the fireplace, buddy. Okay. Заавал боо яа өдрөш. Угэл боо. Шорлогны одоо ганц нүүрс маань. Угэл боо. Өрдөөд өгье доо залуу. Бид нар бараг 2 жил ирж байна те. Чанстай юм нүүрс хэрэглээ та. Ugal boy мантдгаа. Yeah, we got experience many charcoals. We found out Ugal boy is the best one. Here we go. Томороо идэх юм чинь. Тийм шүү. Ой зөөлх юм байна. Талуунагаа багтаа. Яг л гоё монголчууд тахсан юм. Мархи аргагүй манаа мах. Вау. Оо энэ ингээ хэвэнд орцсон байна тийм ээ. За нэг цаг болов уу да? За махаа шорлоо. Шороо одоо. Наарч шороо. За хаана тэр махтаач. Үнчтэй гэж шүү. Мах сүүл. Ер нь бол баг зэрэг ингээд царцаацсан байхад их гоё зүг болох нь шүү дээ. Энэ шорлогыг бас дундад Азийн хийгээд байгаа тийм ээ. Оросууд бас хийдэг тийм. Тэгдэг. За энэ дунд амтлагаа юу орсон? Давс хар байцлах өөр юм байхгүй. Гадна талаар нь шарх үед амтлагаагаа ич. Өх яг л бялуу хэрчиж байгаа юм шиг. Хануугийн хэмжээр жоохон төхүүлээ те. Аливаа багш минь сүглээд байна. Энэ багш чи чинь дээ. За бүгд чи юу наа камера. Яа. За тэгээд Чи жоохон явуулах уу? Яа. Аливаа залуу минь хүчлээд. Here we go. Дора ми фасоль сито гэж. яа. Эхлэлээр явж байгаа шүү. Манайха эртгэл тавг хутгаа бэлтэж байгаараа тэгээд гоё харагдаж шүү. Зовдохгүй энэ хануунууд шүү. За ханаа орсон шүү. Хануугаар шорлог юм биш. I'm so happy cause today we got some long shashlik in my mind. Hey Koreans, I got a question to you. Have you ever made any shashlik with your best meat, Hanwoo? За Harare. Угэл боо. за махаа тавиар байна. Вау одоо яг. Нийт хэдэн метр байсан надад урт нь? 2 м 50. Шорны урт 2 м 40 юм тийм үү?
За энэ бодог боёс шурлагны соус байгаа. Сав нь бол яг өөр сав. Манай шурлаг бол буудаг боёо соустой явна. Харин хануу махыг нэг өргөөр нь Соус үүдэж үзье. соус үйдчихээ хэлээ. Манай энэ соусны ногоо юм чи юу илээ залуусаа? Халгаа штэ. Халгай. Тий. Гамбир уу? Гамби. Алдарт Жансуугийн айлын. Манай шурлагны соус гаргал л да. Ямар сайхан зүйл байна тий. Оо, янзын зүйл юм чи. Гоё. Хануу энэ өөхтэй Монгол мах хоёр бол үнэхээр гоё. Энэ үнэхээр зүйл юм байна. Бүр ярих юм аа. Хануугийн шорлог бол зүгээр төгс болох юм. Ингээ хаалч юм шиг байдаг. За махаа гаргая. Вау. За яа. Багш өөр. За багш яа. За миний багш. Шорлог маань бэлэн боллоо. Амттай харагч шүү. Smells good too. За эли задлаа. Хануу. Хануу. Medium rare, Medium rare. За идэл идтэй манай хаа. Иднэ. Гамбир. Миний хүмүүс ингэ сайхан камера авчих тий. Одоо ингэ штэ сайхан. За өөр юу вэ? Аваад. Одоо яах юм? Яарна штэ. Хараачих л босон штэ. Айцтай гоё хаттай. Нутгийнхын брэнд кимчидээ нь алж идэж. Жансуу кимчи. За энэ Монгол мах уу? Look at this. Here's me. Ярих юм аа. This is so good. Hanu is good. Энд бол бэкон байхгүй тийм. Хүрээ мах нь бэйкон шиг яг утсан мах. Дундаас нь бол бэкон шиг байна. А тэр хануу бол бидний шолонгосын дурсамжийг шидрээсэн шүү. Маш гоё.
Маш гоё зөөлхөн шүүстэй тий. Хануугийн онцлог нь давсгүй үдээ ч гэсэн амттай ууз. Гал дээр тавиад шараад гэрэлдээ битгэр тэр чигээр гоё. Яагаад юм гоё хэл галуутай. Хануу амттай байлаа. За эхлэлээр авсан бичлэг видеонд донд орж байгаа. Catch you next time. Peace out buddy. Yeah. Идэ завгүй байна. Баярлалаа.